За та бүхнийхээ өглөөний амгалан айлтгая. За нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэл хурал эхэлж байна. За өнөөдөр бид хотын соёл аяны талаар мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. За миний баруун гар талд нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батэрдэн. За миний зүүн гар талд нийслэлийн засаг дарганы хамгаан газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Уртнасан. За миний бие нийслэлийн засаг дарганы хамгаан газрын хэвлэл мэдээлэл таарсан хэлтсийн дарга Мөнхбаатар. Бид та бүхэндээ хотын соёл аян эхэлсэн талаар халбасны мэдээллийг хүргэхээр болж байна. За ингээд микрофоноо нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батэрдэн дарга ташилжуулъя. За эрхэм мөндөд нийслэлчүүд та бүхнийхээ өглөөний амгалан айлтгая. Монгол улсын нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт одоо өөрсдийнхөө өнгө эрлийг түгээж та бүхэндээ илүү одоо аюулгүй илүү одоо найрсаг ийм сайхан одоо хотыг бий болгохын төлөө өдөр тутамдаа цаг тутам ажиллаж байна гэж ингэж та бүхэн ойлгож мэдэрч байгаа. Мөн одоо бид нийслэл Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга Амар сайхан даргын одоо санаачлагаар хотын соёл аяныг яг энэ өдрөөс та бүхэндээ эхлүүлж байгаагаа бас дуулгаж байгаа та байна. Нийслэлийн Улаанбаатар хотод амьдарч байгаа сая 500 гаруй мянган иргэдийн хамтдаа амьдрах нийгмийн бүхий салбарт хотын соёл аяныг бол бид нар эхлүүлж, энийг уриалж, олон залуучууд, олон одоо санаачлагтай залуучууд, дээрээс нь олонний танил одоо олон эрхмүүд энэ бидний хотын соёл аянд нэгдэж оролцох ийм санаачлагаа бидэнд хүргэж байгаа чинслээсээ их талархаж байна гэж ингэж бодож байна. Соёл бол нийгмийн бүхий л харилцааны салбарт хамааралтай асуудал болоод бөгөөд ахуйн соёл, за дээрээс нь үйлчлэгээний соёлыг дээшлүүлэх, хотын иргэдийн хамтдаа амьдрах одоо энэ орчныг илүү тухтай, илүү зөв, сайн сайхан байлгахын төлөө бид нар бол өдөр тутамдаа ажиллаж байгаа гэдгийг та бүхэн харж байгаа баха. Тийм учраас өнөөдрийн энэ хотын соёл аяныг энэ өдрөөс эхлээд 12 дугаар сарын 31-ний дуустал бүтэн жилийн туршид зохион байгуулахаар нийслэлийн соёл урлагийн газар, за нийслэлийн хэвлэл мэдээллийн газар, за нийгмийн бодлогын хэлтстэйгээ хамтраад нийслэлийн бүхий л одоо харьяа байгууллагууд, нийслэлийн нутгийн удирдлагын одоо бүх байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулахаар энэ өдрөөс эхэлж байгаагаа бас та бүхэнд дуулгахад таатай байна. Ингээд энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бас одоо та бүхэндээ цаг тухай бүрдэн бид нар өдөр тутам та бүхнийг мэдээлэлээр хангаж явах болно гэж ингэж бодож байна. Тэгээ бидний энэ аяныг Монгол түмэн, Улаанбаатар нийслэлчүүд, нийслэлийн 9 дүүрэгт амьдарч байгаа хүн бүхнийг дэмжиж бидэнтэй хамтдаа байгаарай гэж ингэж уриалмаар байна. Та бүхэндээ чинслээсээ баярлалаа. Бидний үйл ажиллагааг бидний хэрэгжүүлж байгаа бүхэл зүйлийг дэмжиж байдаг та бүхэн чинслээсээ баярлалаа гэж ингэж хэлмээр байна. Тэгээд сошиал орчинд ч гэсэн өнөөдрөөс эхлээд залуучууд бидний энэ аяныг дэмжиж байгаагаа чинслээсээ илэрхийлж байгаа чинслээсээ баярлж байна гэж бас ингэж хэлмээр байна. Тэгээд нийслэлчүүд та бүхэндээ хотын соёл аянд нэгдэсгэе, өөрчлөлтийг одоо эхэлцгээе гэж ингэж бодож байна. Тэгээ хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө одоо манлайлж эхлэх учиртай гэж ингэж бодож байна. Тэгээ бид нар бол бие бинийгээ дагуулсан ирээдүйн сайн сайхан зүйл рүү хөтөлсөн ийм одоо хүн бүрийн хүчин зүтгэл энэ нийслэлийн хотын соёл аянд бол хэрэгтэй гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа гэж ингэж найдаж байна. Тэгээ та бүхэнд баярлалаа. За тэгэхээр та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Бас энэ өглөөг их сайхан мэдээтэй, сайхан аяныг хамтдаа эхлүүлж байгаа ураандор та бүхэндээ мэдчилж байгаадаа бас таатай байна. Тэгэхээр нийслэлийн 2020 оны зорилттой жилийн хүрээнд бол нэг хот нэг стандарт зорилттой жилийн хүрээнд бол ажиллаж бий. За энэ ажлын хүрээнд бол бид бүхэн төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурчлах, түншлэн иргэдийг нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг бид бүхэн дэвшүүлээд ажиллаж байна. За энэ ажилчны хүрээнд бол нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 34100 албан хаагч ажиллаж бий. За эдгээр албан хаагч маань харьяа нутгийн захиргааны байгууллагууд болон хэрэгжүүлэгч агентлагуудад бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ аяныг бол бид бүхэн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын бүх албан хаагчид нэг уриан доор бид бүхэн энэ аяныг бол эхлүүлж байгаа. За энэ аяныг бид бүхэн эхлүүлж байгаагийн хүрээнд нийслэлийн засаг даргын хамгаалын газрын даргын батлагдсан удирдамж бий. За энэ удирдамжийн дагуу бид бүхэн
хэрхэн яаж ажиллах талаар ажлын төлөвлөгөөг боловсруулад ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд нутгийн захиргааны бүх байгууллагын албан хаагч нар бол энэ уран дор нэгдэж энэ үйл ажиллагаагаа бол хэрэгжүүлж ажиллахаа бол мэдгэж байгаа нь бол та бүхэн таатай байна. Баярлалаа. За тэгэхээр та бүхэн сонслоо. За нийслэлийн хэмжээнд бид нар за хотын соёл аяныг бол ингээд хэрэгжүүлээд өнөөдрөөс эхэлнэ. За өмнө ч гэсэн та бүхэн мэдж байгаа хотын даргын бас тоо захирамжууд гарч нас цэрэг хаяхгүй байх, худамж талбайд ил задгаа бийцэхгүй байх. За олон нийтийн байгууллагууд аж ахуйн нэгжүүд бол орчмынхаа 50 м газар цэвэрлэх гээд энэ чиглэлийн үйл ажиллагаанууд бол хийгдэж явсан. Захирамж шийдвэрүүд бол гарсан. За яг өнөөдрөөс бол энэ маань өшөө илүү ажил болоо явж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. За яг одоогоос 61 жилийн өмнө бүр тодруулбал 1959-аас 62 онд бол Монгол даяар соёлын довтлогоо гэж явсан байдаг. За энэ хүрээнд бол нүүдэлчин монголчуудыг маш богино хугацаанд тухайн юм бас үзэл суртал нэг талаас нөгөө талаас албадлагын хэрэгслэр дамжуулан амжилтаа соёлжуулсан ийм зүйлийг бол манай ахмадууд бас сайн мэднэ. За тэгвэл өнөөдөр бол бид энэ цаг үед хотын соёлыг бол уриалж байгаа. Уриална, иргэдтэй бас ойлгуулж, ухамсарлуулах ийм ажлыг бол өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэдий болтол монголчууд соёлгүй бүдүүлэг гэж хилэгдэж явах вэ? Хэдий болтол бид нар нийслэлээсээ гараад аль нэг улсад очингуудаа, аль нэг хотод очингуудаа хотын соёлын хүлээн зөвшөөрөөд хогийн савнд нь хийдэг хэрнээ хэдий болтол хоттоо дуртай газараа хогоо хайдаг ийм байж амьдрах вэ? Тийм учраас хотын соёлд бол иргэн бүрийн оролцоо чухал юм аа. Өнөөдөр энд албан төрийн албан хаагчид болон албан тушаалтнууд уриалж байгаа юм шиг боловч яг үнэндээ үүнийг хэрэгжүүлэгч нь өөрөө иргэд юм, нийслэлийн оршин суугч та бүхэн юм аа гэдгийг бас энэ ташрамд нь уламжилж хэлье. За их хотод төрч бай, бүрч бай, амьдарч байгаа, ажиллаж байгаа тэр байтугай дайраад өнгөрч байгаа иргэн ч гэсэн хотын соёлд хэвших ийм шаардлага бол бидний өмнө байна. Өөрөөр хэлбэл та энэ хотод амьдарч байгаа бол хотын соёлыг соёл суралцах, хотын соёл дадах ийм чухал шаардлага байгаа гэдгийг бас нийт хотын иргэдэд уриалъя. Хэрвээ та гудамж талбайд магадгүй тамхи татдаг бол өнөөдрөөс эхлээд хогийн цэгийн хажууд жижиг хогийн савны хажууд тамхиа татаад тамхины ишээ хогийн савраа унтраагаад хийж хөвшин. Хэрвээ та жолооны дүрм зөрчдөг бол хэнэггүйтдэг бол өнөөдрөөс жолооны дүрмөө зөрчихөө байгаад жолооны дүрмийнхаа дагуу хөдөлгөөний соёлтой оролцъё. Хэрвээ та машинда тамхиа татаад цонхоороо ишээ хайдаг бол өнөөдрөөс эхлээд машинда тамхиа татхаа багасгаад эсвэл ишээ цонхоороо гаргаж авцам дээр хайдгаа болий. Хэрвээ таны дэргэд хин нэгэн соёлгүй бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа бол илдэхнээр уриалж хотын соёлыг аян хэрэгжиж байгаа шүү. Хамтдаа энэ хотоо соёлтой болгоцгоё гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хүртэл бид явж ирсэн хандлагаа өөрчилцгөөе. Бидний энэ өөрчлөгдөж байгаа, таны өөрчлөгдөж байгаа хандлага та бидний үр хөвгт хойч ирээдүйд үлгэр дуурайл болж шин соёлыг төлөвшүүлэхэд их чухал үйл хэрэг болно гэж ингэж харж байна. Хотоо соёлтой болгоё. Хотоо соёлтой болгоцгоё. Соёлтой хотод амьдрах гоё гэдэг ийм урайндаар бол хотын соёлын аян бол хэрэгжиж байгаа гэдгийг бас та бүхэнд дуулгая. Өнөөдрөөс эхлээд бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл хотын соёлын холбоотой энэ ажлыг, энэ мэдээллийг олон нийтэд хүргэхэд бол та бүхэн дэмжиж оролцоорой. Нэг талаасаа энэ бол таны та бүхний оруулж байгаа хэвлэл мэдээллийн мэдээллийг хүргэж байгаа энэ үйлдэл нь бол соён гээгээрүүлэх, хотын иргэдэд зөв зөвтэй мэдээлэх, эргээд та бидний амьдрах орчин хотыг өөрийн сайн болгох ийм том тус болно гэдгийг бүгдээрээ бас анхаарай. Хотын нутгийн захиргааны бүх байгууллагуудын ажилтаа албан хаагчид өөрсдөө үлгэр дуурайлал болж хотын соёлыг хөвшүүлцгээе. Бусдад зөв үлгэр дуурайлал болъё. Энэ хотын соёлын аяны хүрээнд олон ажлууд хэрэгжинэ. Зөвхөн замын хөдөлгөөний дүрм баримтлах эсвэл нус царай хаяхгүй байх тухайд биш. Цаашдаа ахуйн соёлын хүрээнд, аж ахуйн соёлын хүрээнд хэрэгжих олон ажлууд бий. Бид нар боловсролын байгууллагуудтайгаа хамтран сургууль цэцэрлэгийн хичээл эхлэхээр мөн тэдний насны онцлог таарсан ийм сургалт мэдээллийг бас өгөх гэж байна. Бүгдээрээ хичээцгээе. Өнөөдөр коронавирус гараад дэлхийд дахин айдас давтуулсан ийм цаг үед монголчууд бас хичээж чадаж байгааг нэг илрэл болвол бүгдээрээ маска зүгээд хэвшчлээ.
бүгдээрээ гудамжинд нус цэрэг хаяхгүй болчлоо. Тэгвэл яг энэ хандлагаас хаашид үргэлжлүүлье. Бүгдээрээ гоё хотод амьдарцгаая. Хотоо гоё болгоцгоё гэдэг ийм уриалгыг бас нийт одоо иргэдтэй оршин суугчдтай хандан дэвшүүлэх байд. Өнөөдрөөс хотын соёл аян эхэлж байна. Хотын соёлд нэгдэцгээе бүгдээрээ. Хотын соёл аян бол бид түрүүн хэлсэн бүтэн жилийн одоо хүрээнд ингэж явагдана. Тэгээ бид одоо нэг сараас ч гэсэн эхлээд энэ хотын соёлтой холбоотой, энэ хувь хүний соёлтой холбоотой өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндийг одоо хамгаалж чадж байна гэдэг энэ хувь хүний соёлтой асуудал одоо холбоотой асуудлаа гэж ингэж үзэж байгаа. Тэгээ хотын соёл аян болвол соёлтой болгоё, хамтдаа өөрчлөе гэсэн юм өрөөндөр өнөөдрөөс ингэж эхэлж байна. Тэгээ та бүхнийг бас бидэнтэй хамтарч хотын соёл аяныг дэмжиж ая тухтай, аюулгүй, эрүүл хотыг зохицохын төлөө бидэнтэй одоо хамтдаа нэгдэж одоо хороо бүр дээр магадгүй эх саруудад бид нар одоо дараагийн төлөвлөсөн ажлынхаа дагуу хороо бүр дээр очиж ажиллаж энд байгаа хүн бүр нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүрийг бид нар соёлтой бол гоё гэдэг энэ одоо пэйжд маань нэгдэж магадгүй бидний хараа хүрхгүй байгаа тэр газруудад байгаа тэр зүйлүүдийг муу муухай зүйлүүдийг бидэнд илгээж мөн бид тэдний тэр дагуу одоо ажиллаж хамтдаа сайхан хотыг бүтээхийн төлөө соёлтой хүн бүрийн одоо өөр хүүхдүүдийн төлөө өөрсдийнхөө хажууд байгаа хамгийн хайртай хүмүүсийн төлөө хотын соёл аяныг дэмжиж ажиллана гэж та бүхэнд итгэж байна. Тэгээ та бүхэндээ шинжлэлээсээ баярлалаа. Хамтдаа бүгдээрээ одоо хотын соёл аянд нэгдье гэж ингэж уриалмаар байна. Нэг санал ирсэн байна. За хотын соёлын аянд аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох вэ гэсэн байна. За аж ахуйн нэгжүүд бол оролцсноо. Өөрөөр хэлбэл энэ хотын соёлын аян бол нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэн оршин суугчид бүгд нь хамааралтай зүйл. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд бол эхний ээлжинд одоо наад зах нь орчмынхаа хууль заагдсан орчмынхаа одоо 50 м газрыг цэвэрлэх, зам үйлчилгээний соёлоо дээшлүүлэх, ажилтаа албан хаагчдаа хотын соёлыг уриалгах. За нэрэгдэд үйлчилдэг байгууллага бол тэ үйлчилгээний соёлд анхаарах, харилцаа, зан харилцаанаас эхлээд хандлагаа өөрчлөх ийм байдлаар оролцсноо. Тэгэхээр энд хотын соёлд оролцохгүй үлдэх байгууллага гэж байхгүй гэдгийг бас энэ асуултанд хариулж хэлье. За нөгөө талаас хөдөөний иргэдэд сайн ухуулж ойлгуулах нь чухал байна. Хотынхан бол гайгүй шүү дээ гэсэн ийм санал ирсэн байна. За би сая бас яриандаа дурдсан. За хотод оршин сууж байгаа төр болон бүр оршин сууж байгаа эсвэл дайран өнгөрч байгаа хэн бүхэнд хотын соёлын энэ аян хамааралтай. Хотод та амьдарч байгаа бол хотоор дайран өнгөрч байгаа бол их хотод дуртай газараа нус цэрэг хайдаг зүйл байхгүй. Дуртай газараа тамхиа дотоод цонхороо машиныхаа цонхоор одоо ишээ гаргаа хайдаг зүйл байхгүй гэдгийг өнөөдрөөс манай орон нутгийн иргэч гэсэн бас анхаарах авах хэрэгтэй. За энэ бол бүх нийтийн үйл хэрэг учраас та хотод амьдарч байгаа, хотоор дайран өнгөрч байгаа ч гэсэн танд хамаатай гэдгийг бас уламжлая. За ингээд асуулт байхгүй бол хэвлэл урлаад дуусгая.